Өнгөрсөн лооныгийн номлын сэдв бол миний гэрч болно гэдэг сэдв тийм үү. Тэгэхээр эзэн Иесус тэнгэрд отохоосоо өмнө өнгөрсөн лооног дагалдах шинжтнаа 3 чухал зүйлийг хийж ярьж үлдээсэн байсан. Нэгдүгээрх нь тэрээр 40 хоногийн турш өөрийгөө амьд гэдгээ маргашгүй олон нотлогоор харуулсан. Тэр дагалдагч нараа амьдсан өөрт нь итгэхээсэ гэж хүссэн байсан. Хоёрдугаарх нь тэр Бурхны хаанчлалын тухай альцсан юм. Тэр дээш тэнгэрд отохоос өмнө шамнырынхаа дотор байх ёстой чухал зүйл бол хаанчлалын сэтгэлгээ, хаанчлалын алсын хараа, хаанчлалын төлөө амьдрах тэр амьдралын зориулал байх ёстой гэж үзсэн. Тиймээс хаанчлалын талаар таалхан нартай ярьсан байсан. Харин гурав дахь зүйл нь байлаа. Нэг хаанчлалыг биелүүлэхийн тулд байх ёстой зүйл бол ариун сүнсийг хүлээх явдал байсан тийм үү? Иерусалимаас тэд явах олон шалтгаан байсан ч гэсэн Иерусалимыг битгий орхиороо харин эцгийн амлсныг буюу ариун сүнсний баптизмыг, ариун сүнсний дүүргэлтийг хүлээн аваарай гэж цагс. Энэ гурван зүйлийг хэлсэн юм. Харин гэхдээ энийг сонссон шавнар нь хаанчлалын талаарх асуулт нь өөр байсан. Тэд эзэн энэ цагт та Израильд хаанчлал сэргээх үү гэж. Тэд Есүсийн хаанчлал энэ цагт болох бах, зөвхөн Израильд болох бах гэж хэлсэн. Харин Есүс хаанчлалаар үргэлжлүүлэн альдахдаа хизээ яг миний хаанчлал бодитоор бий болох нь эцгийн мэд хэрэгэ гэсэн. Хоёрдугаарх нь зөвхөн Израильд биш, та нар ариун сүнсийг авах юм бол хүчийг олгоод тэгээд дэлхийн хязгаар хүртэл миний гэрч болно. Өөрөөр хэлбэл дэлхийн хязгаар хүртэл Бурхны хаанчлалд хэлэх ёстой маа гэдгийг зааж өгсөн байсан. За, санаж байна уу те? Муслааныг зэгцлэгдсэн тийм үү? За, гурван зүйлээс нэгдүгээрх нь амьлсан Есүс итгэх, Бурхны хаанчлалын алсын хараа, гуравдугаар нь ариун сүнснийг хүлээх гэсэн. Яг энэхүү гурван зүйлийг хүлээн авсан дагалцсан хийх ёстой нэг үйлдэл гарч агаад ариун сүнсийг хүлээх ёстой юм байна да гэж. Энэхүү аль дүрийн дараа юу болж байгаа эсэхийг бүгдээр өнөөдөр харах нь байна. Тэгээ үгийг сонсож байгаа хувьцад ухаарж байгаа, ойлгож байгаа зүйлсээ бас комент хэсэгт бичээд хамт яваарай. 12 дугаар ишлэгийг хамт уншийе. 3. Тэгээд тэд Иерусалимаас амралтын өдрийн аяллаа зайтай байх Чидүүн гэдэг уулнаас Иерусалимд буцваа. Өөрөөр хэлэх юм бол Есүс хаанаас дээшээ одсон бэ гэхлээр Чидүүн гэдэг уулнаас дээшээ одсон байх нь шүү дээ. Энэхүү Чидүүн гэдэг уул нь Иерусалимаас амралтын өдрийн зай гэдэг бол ойролцоогоор 2000 тохой энгийнээр хэлэх юм бол 1 км орчим зайтай байна гэж. Иерусалимаас 1 км зайтай байх Чидүүн гэдэг уулнаас Есүс дээшээ тэнгэрт оцсон байна тийм үү? Есүс дээшээ тэнгэрт оцоход юун дунд алга боллоо? Үүлэн дунд. Тэгсэн чинь хажууд нь хоёр тэнгэрэлч юун та нар тэнгэр шитэн зогсон вэ? Есүс буцаад ирэн шүү дээ гэж хэлсэн шүү дээ. Ингээд Есүсийн дагалдагч нар түүний үгийг сонсоод ойлгосон хувьд Иерусалим руу орсон байна тийм үү? Иерусалимд очиод тэд юуг одоо хүлээхээр болж байгаа вэ? Ариун сүнсийг, эцгийн амлсныг буюу баптизмыг хүлээхээр ботж байгаа. 13 14 дээр ишлэгийг уншлаа. 3. Тэд орж ирээд буудлаж байсан өрөөндөө орохоор дээшээ гарцгаав. Тэд бол Петр, Йохан, Яаков, Андрей, Филипп, Томас, Бартоломей, Матай, Алфан, Яаков, Зелотын Симон, мөн Яаковын Юдас нар билээ. Хэсэг эмэгтэйчүүд Есүсийг Мария болон түүний дүү нартай тэд нэг санаагаар байнга өөрсдийгөө залбиралд зориулж байлаа гэсэн байна. Амен. Тэгэхээр хэд орчим хүмүүс байсан бэ гэхээр та нараа сайн 13 дахь ишлэгийг унших юм бол 11 дагалдагч бай. 11 илч ба. Хэрээс эхэлж байгааг харанзаарч байна уу? Петрээс. Өөрөөр Есүсийн 11 дагалдагчаас хамгийн түрүүнд нэр нь бичигддэг хүн бол нөгөөдөг бол арай илүү жоохон манлайллыг үрэг үүсгдэг хүн бол Петрээс гэж харж болж байна. Тэгэхээр Петр 11 дагалдагчийн хамт. Гэхдээ зөвхөн ирчүүд байгаагүй. Тэр дунд хэсэг эмэгтэйчүүд байлаа гэсэн байна. Амен. Эмэгтэйчүүд байна гэдэг нь тухайн үед эцгийн эрхт ёс байсан газар эмэгтэйчүүд зөвхөн ирчүүд үйлчлэхийн тулд байгаагүй. Энэ эмэгтэйчүүд залбирт бас өөрсдөө зориулжсаныг харахаар эмэгтэй хүний үүрэг ройлыг хүртэл хүлээн зөвшөөрж байж, эмэгтэй хүмүүсийн дунд нь оруулж залбирахыг бас тэд зөвшөөрж байжээ гэж байгаа. Энэ нь Есүс Христос улбаатай шүү дээ. Есүсийг бас өөр хүмүүс дагаж байсан. Тэр дунд эмэгтэйчүүд бас байсан учраас. Хэсэг эмэгтэйчүүд тэгээ тэр дунд онцгой тэр дурдсан хүн бол эмэгтэй дундаа Есүс их Мария байлаа гэж. Гэхдээ Мариагаас гадна дахиад Есүсийн юу байсан гинэ? Дүүнер гэж.
Ойролцоогоор 20 гаруй орчим хүмүүс байсан гэж бид үзэж болох нь. Яг Есүсийн айл дүүрийг сонсоод 20 гаруй хүмүүс дээврийн өрөөнд орж байгаа. Тэр яг энэ хүү ямар өрөө байсан бэ гэхээр хожим нь 15 дахь ишлэгийг харах юм бол 120 орчим хүмүүс цуглах хэмжээтэй том дээвэр өрөө байсан гэж. Одоо бидний энэ өрөөнөөс дахиад жоохон том байх магадaltaй гэсэн үг байхгүй. Тэгэхээр маш ийм том дээврийн өрөө 2 давхар барилгын 2 дахь давхар гэж хэлж болно л доо. Тэгээ нэг хэн байсан бэ гэхээр Маркийн ээж Мариагийн гэр байсан байна гэж үздэг. Үлс ном 12-ын 12-ыг харвал. Тэгээ Маркийн Мариа өөрийнхөө гэрийг Есүст болон түүний дагалдагч нарт цуглах юм боломж болгож өгч ийсэн гэсэн үг байна, тийм үү? Анх шуулган байгууллагатаа нэг маш гоё сүрлэг сүм дотор байгуулагдаагүй. Айлын дээврийн өрөө. Гэхдээ бас нэлээдгүй олон хүмүүс сугалчих боломжтой дээврийн өрөө байсан байна. Тэгэхээр бид илгээлтээр явж байхдаа хамгийн түрүүнд очоод сүм барайл сүм түн цуглуулах гадайж болохгүй хана шүү дээ. Хин нэгэн хүний дээврийн өрөөд очих нь. Хин нэгэн хүний дээврийн өрөө. Тэгээ бидний дунд хин нэгэн хүн дээврийн өрөөгөө өөрийнхөө өрөөг нээж өгдөг хүн бас байна гэдгийг харж болох нь шүү дээ. Тэгээд 120 орчим болохоос өмнө тэд хориулаа гарав тэнд байсан ба. Тэгэхээр энд Есүсийн дүүнер гэдэг нэг сонирхолтой юм. Есүсийн дүүнер Библиэд тэмдэглэхдээ Яаков, Йосеф, Симон, Юда гэж тэмдэглэсэн байна. Мөн бас эмэгтэй дүүнер байна гэж. 4 эрэгтэй дүү, бусд нь 2 3 эмэгтэй дүү байна гэж тэмдэглэдэг. Гэтэ эдгээр дүүнер нь Есүсийг амьд ахуй цагт нь үйлчилж байхад нь итгэхээгүй. Түүнийг Месиа, аврагч эзэн гэдэгт нь итгэж чадаагүйсэн. Харахгүй шүү дээ. Байнга цуг өссөн нэг аав ээжийн хүүхдүүд нэг том ахыг аврагч бурхны хөөмө, амьд бурхны хөөмө гэх юм бол итгэхэд хэцүү шүү дээ. Гэтэ хизэнээс итгэсэн бэ гэхээр Есүсийг дахин амьсны дараа. Учир нь 1-р Коринт номын 15-ын 7 дээр хэлэхдээ Есүс Яаковд өөрийгөө үзүүлсэн гэж хэлдэг. Яаковд. Өөрийнхөө дүүд Есүс өөрийгөө харуулсан байна. Би амьсан шүү. Тэгэхээр Есүсийн их түүний дүүнер түүнд итгэж байна гэсэн үг юм. Тэгэхээр Есүс өөрийнхөө гэр бүлийнхээ хүмүүсийг хүртэл аврахын тулд тэдэн дээр өөрийгөө бас илчилсэн юм байна. Тэгэхээр Есүс надад итгэхгүй бол хогчин гэж гэр бүлийнхээ хүмүүс хайж яваагүй байна. Тэдэнд бас итгэх боломжийг өгсөн байхгүй. Та бидний өвч ихсэг адилхан эзний төлөө явж байгаа ч гэсэн гэр бүлийнхээ хүмүүсээ давхар бодсоор л байх хэрэгтэй гэдгийг Есүс бичлэн харуулсан гэсэн үг. Тэгээд Есүсийн дүүнер мөн ихэн байсан, эмэгтэйчүүд байсан, 11 дагалдагч 20 орчим хүмүүс тэд юу хийсэн бэ гэхээр нэг санаагаар дагаад хэлэх үү? Нэг санаагаар хоёрдугаарх нь байнга залбиралд өөрсдийгөө залбиралд зориулдаг байлаа. Өөрсдийгөө залбиралд зориулдаг байлаа. За нийлүүлээ дахиад нэг удаа хэлье. Нэг санаагаар байнга өөрсдийгөө залбиралд зориулдаг байлаа. Амен. гэж хэлсэн. Тэгэхээр тэд юу хүлээх ёстой гэхээр эцгийн амласны ариун сүнсийг хүлээн аваад хүчийг олоод Бурхны хаанчлыг дэлхийн хязгаар хүртэл тэлэх үүрэг даалгавартай байсан. Ариун сүнсийг хүлээн авах хамгийн том, хамгийн үр дүнтэй, хамгийн шилдэг арга бол нэг санаагаар байн залбирах явдал юм а гэсэн үг байна. Амен. Ариун сүнсийг хүлээн авах олон арга болсон байгаа тийм үү? Ариун сүнсээр дүүрэн болох олон арга зам. Магтан дуулж болно, Библийг уншиж болно, итгэлийн нөхөрлүүд байж болно тийм ээ? Эсвэл өөр янз бүрийн арга зам гаргаж болно шүү дээ. Гэхдээ тэр дундаа Есүсийн дагалдагч нарын хийсэн хамгийн чухал зүйл бол тэд залбиралд өөрсдөө зориулсан. Ариун сүнсийг хүлээн авах хамгийн шилдэг арга зам бол залбирал юм байна. Гэтэ ганцаараа биш. Тэд олуула хамтдаа байгаад нэг санаагаар. Тэгэд байнга ариун сүнсийг өгөөч, эцгийн амласан тэр ариун сүнсийг бидний дээр буулгаж өгөөч. Бидэнд хүчийг өгөөч гэж байнга тэд өдөр шөнөгүй залбирч байсан. Учир нь тэд өөрсдөө зориуллаа гэсэн. Тэгэхээр бидний шиг нэг 10 минут, 5 минут эзэн минь ариун сүнсээ өгөөрэй гэж хэлчихэд өнгөрөөгүй ахна шүү дээ. Тэд байнга залбирч зориулсан. Гэтэ тэд нэг үгийг мэддэг учраас энийг хийсэн юм байна. Өдөр Үлс номын өмнөх Лукийн бичсэн ном ямар ном блэ? Лук ном мартчихлахгүй. Түрүүн доор ярьчаад Лук ном 11-13-ыг уншъя. Лук ном 11-13 дээр ийм үг байна.
Лук ном 11:13 дээр. За би уншлаа. Хаад уншаарай. Та нар ёрын муу атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа Тэнгэрлэг эцэгт нь өөрөөс нь гуйгсдад ариун сүнсийг өгөн лавтай босуу гэвэ. Амен. Эзэн энэ үгийг өмнө айлцсан учраас түүний дагалдагч нар энэ үгийн дагуу өөрсдөө залбир зориулсан юм. Надаас гуйвал эцэг өөрөөс нь гуйж байгаа хүмүүст ариун сүнсийг өгөн лавтай босуу гэж. Тиймээс чуулганыхаа бидний хувьд ариун сүнсийг дүүргэлтийг хүлээн авахын тулд, ариун сүнсийн хүчийг олж авахын тулд бидэнд байх ёстой зүйл бол гуйлт, залбирал. Гэхдээ энд санаа нэгтэйгээр гуух, залбирах явдал юм. Амен. Тэгэхээр нэг осны энэ үгэн дээр үнслээд би үнэхээр нэг ухаарлыг олж авч байгаа нь ариун сүнсээр дүүрэн байхын тулд залбирал чухал юм уу? Өөрөөр хэлбэл залбирал сэргвэл ариун сүнс сэргдэг юм байна. Залбирал хүчтэй байвал ариун сүнс хүчтэй байна гэсэн үг байна шүү дээ. Яг нь ариун сүнсний ажил бидний донд болоосой. Манай гэр бүл дээр, манай сүм чуулган дээр, бидний явж байгаа илгээлтийн талбар дээр, бидний хийж байгаа ажил дээр ариун сүнсний гайхамшигт ажлууд, юр бусдын зүйлсүүд бий болоосой гэж бид дотроо нууцсан хүсэж байгаа. Тийм бол бидний хувьд нь тэрхүү залбирал хэрэгтэй байна гэж. Тэгвэл тэрхүү залбирлаа санаа нэгтэйгээр хамтдаа гуйх, залбирал бүр илүү хэрэгтэй байна гэдгийг харж байгаа. Тиймээс залбирж байгаа сүм чуулган дээр ариун сүнсний дүүргэлтүүд, ариун сүнсний хүч, юр бусын ажлууд илүү их болдгийм байна гэдгийг харж болно гэсэн. Тэгэхээр бид энийг бид өөрсдийнхөө жишээнээс харж болно шүү дээ. Яг үндэ эзний чуулган хэдэн зуулаа цуглаж байсан гайхалтай түүхтэй чуулган шүү дээ. Тийм үгүй юу? Бид хэдэн зуулаа цуглаж нэм гараг хүндгэл мөрөл өргөж бөөн чамбаарлцсан хүмүүс нэг нэгэ таньдаггүй тийм олуулаа хүндгэл мөрөл өргөж байсан түүх байгаа. Гэтэ тэр үед бидэнд байсан зүйл бол жинхэнэ утгаараа санаа нэгтэйгээр өөрсдөө залбирал зориулдаг байсан цаг үе. Тэгм учраас ариун сүнсний дүүрэл бидэнд донд их байсан юм. Тэр цаг үед өглөөний залбиралтан дээр 50 60-уулаа түр зарим хүмүүс юу гэж залбирхаач мэдэхгүй ирнэ. Байнга л залбирч идэг байсан. Харин илээр залбирж байгаа яг үндэ идэх өмнө төлөө гуйхаас илүүгээр ариун сүнсний төлөө гуйжсэн их байсан юм шиг харагдаж байгаа. 2-3 цагаараа залбирдаг байсан. Ажлаа тараад ирээ залбирдаг хүмүүс үндэ их байсан шүү дээ. Тэр өөрөөр хэлбэл яг гэдэг нь хамтдаа залбирж байгаа үед ариун сүнсний дүүрэн байсан учраас тэр хэмжээний чуулганы өсөлт, хөгжил, Бурхны хаанчлалын тэлэл тэр хэмжээнд том байжээ гэсэн үг байна. Тиймээс та бид залбирлыг зүгээр нэг жирийн юм гуйх үедээ ашиглаж байгаа бол энэ нь буруу байна гэсэн үг. Бид юм гуйхын төлөө залбирж байгаа биш. Бид гуйлдаараа дамжуулан ариун сүнс хүлээн авахын төлөө залбирах юм. Үр хүүхдүүдийнхаа төлөө, ажлынхаа төлөө, гэр бүлийнхаа хүмүүс, илгээлт чуулганыхаа төлөө ариун сүнсийг өгөөч. Ариун сүнсээр дүүргэж өгөөч. Энэ залбирлын сэдвийн дагуу ганцхан энэ залбир сэдвийг бариад бүхэл өдөржингөө бид залбирч болно гэсэн үг байна шүү дээ. Амен. Тийм биш үү? Ганцхан энийг бариад байн ариун сүнсний дүүргэлт бидний дээр, бидний сүм чуулганы дээр. Тиймээс энэ үгийг тунгаан бодохдоо хэдүүл эргэн харцгаая. Чуулганы ажил, Бурхны хаанчлалын тэлэлтийн ажил маш гоё хурал хийснээр эсвэл маш гоё төлөвлөгөө боловсруулснаар маш гоё ирээдүйн талаарх ярилцлага дундаас бий болж байгаа биш байх нь. Харин ариун сүнсний дүүргэлт тэр дундаа нэг санааны хамтын залбирлаас эхэлж байх нь. Тиймээс өнөөдөр чуулган гэрүү залбирлын гал унтруул таны дээр залбирлын гал унтруул ариун сүнсний ажил бас унтарч байна гэж харах хэрэгтэй байна. Та бидний залбирал сэргэж байгаа бол ариун сүнсний ажил гэсэн сэргэнэ гэдэгт итгээрэй гэж уриалж байна. Амен. Тэгээд тэд өөрсдөө байнга залбирал зориулсан. Энэ бол хамгийн гоё үйлдэл байгаа. Анхны чуулган үүсэхдээ юугаар үүссэн ба? Залбирлаар. Санаа нэгтэй залбирлаар. Ингээд залбирж явах үед нэгэн сонирхолтой үйл явдал болж байгаа нь 15 дахь эшлэл 3. Энэ өдрүүдэд Петр тэнд хурсан олон болох 120 ах дүүсийн дунд босоод. Тэд 20 орчим хүмүүс суглаа залбирж исэн гэсэн шүү дээ. Гэхдээ одоо залбираад явж исэн өдрүүдэд 120-уулаа болж нэмэгдэж яах нь. Залбирж байгаа газар эзэн хүмүүсийг явуулдаг байх нь. Амен. Тэгэхээр 120-уулаа болоо нэмэгдэж яах вэ? Петр тэдний дунд босч ирж байгаа. Тэгэхээр залбирал дунд тэд нэг зүйлийг Петр нэг зүйлийг ухаарад тэрийг одоо ярьж байгаа гэсэн үг байна.
Тэгээ би өнөөдөр хоёр төрлийн бэлтгэл гэж ярьсан тийм үү? Эхний бэлтгэл нь юу байх нь? Санаа нэгтэйгээр өөрсдөө залбир зориулах бэлтгэл байсан. Харин тэднийг залбирж явах үед ариун сүнсний хүрэл Петр дээр ирсэн. Петр нэг зүйлийг ухаарсан нь дутуу байгаа нэг элчийг нөхөх ёстой байна гэдгийг ухаарсан. Энэ бол хоёр дахь бэлтгэл байсан юм байна. Дутуу байгаа юуг олох ёстой гэнэ? Нэг элчээ олох ёстой. Тэрийг Петр ухаарсан. Тэгээ Петр босоод тэр ах トゥ утай хандан хэлсэн үг бол хамт уншия 16 17. Ах トゥ усээ Есүсийг баривчлагсдыг газарчлан ирсэн Юдасын тухайд Давидын амаар ариун сүнс урдаас хэлсэн тэрхүү бичвэр биелэгдэх ёстой байваа. Учир нь тэр бидэнтэй хамт байж бидний албыг хуваалцаж байлаа. Амен. Энэ хүртэл. Тэр Петр босоод одоо эхний талаар ярьж эхэлж байгаа гэхээр Юдасын талаар ярьж эхэлж байгаа. Юдас Есүсээс урвсан шүү дээ. Тэгэхээр тэр урхаас өмнө 17 дугаар эшлэгийг харуул бидэнтэй хамт байсан гэж. Есүсийн үйлчлэлийн эхэнд 12 дагалжийг сонгосон. Тэр дунд Юдас байсан, түүнийг сонгосон. Тэгээд тэдэнтэй хамт 3 жилийн турш олон зүйлсийг хийсэн. Бидний албыг хуваалцаж байлаа гэж хэлэхдээ Есүсийн дагалдагч нартай хамт Юдас олон өвчнийг хийдгээж чөтгөрийг зайлуулж байсан, энэ тэнд явж байсан, олон гайхамшигтай номлолыг сонсч байсан, Есүс хийж байсан олон гайхамшигтай ерөнхий ажлуудыг үзэж байсан. Үнэхээр Есүс бурхан биш юм бол, Есүс аврагч биш юм бол хинч хийж чадхааргүй ерөнхий ажлуудыг Юдас дэрэгдээс нь харж явсан. Гэхдээ тэр дундаа тэрээр мөнгөний хүүдийг хариуцдаг хүн байсан гэдэг шүү дээ. Мөнгөний хүүдийг хариуц санхүү мөнгийг аргалж юм бодолдож авах нэрвэн ажил хийдэг байсан. Хэдий ч Матай номон дээр харахаар Иохан номын 12-ыг харах юм бол тэрээр мөнгөний хөдөнөөс мөнгө хулгайлдаг байлаа гэж хэлсэн байна. Юдасын дотор нэг асуудал байдаг байсан нь мөнгөний дурлах хүсэл түн дотор байсан. Эдгээр Есүсийг дагаж яваад юр бусын ажил, хаанчлын ажил хийж байгаа юм шиг боловч түүний дотор багаар мөнгө нь шунах хүсэл томорсоор байсан. Эцэстээ энэгүй Петр Давидын амаар урдаас айлцсан тэрхүүг биелэгдэх тэр хүн нь болж хувирсан юм. Учир нь Есүсийн 12 дагалжээс хэн нэгэн хүн нь урах ёстой гэсэн Давидын амаар дамжуул ариун сүнс айлцсан айлдвар байсан. Тэр нь Юдас болж хувирсан гэсэн үг юм. Юдас Есүс урах болсон шалтгаан нь яг үнэндээ мөнгөнд дурлах хүслээс болсон байгаа шүү дээ. 18 дугаар эшлэл 18 19 дугаар эшлэл харъя. Тэрээр зүү бусын төлөөс нь авсан газраа төрүүлгийн харж унан хевлийгэн ярж гиз дотор нь цовжээ. Үүнийг нь Иерусалимд оршин суугч бүхэн мэдсэн агаад уг талбайг өөрсдөө хэлээр Акел дамаах буюу цус талбай гэж нэрлэжээ. Зүү бусын төлөөс нь гэж Есүс Христийг Юдас ердөө 30 мөнгөн зоосоор худалддаг. Тахилч нар Есүсийг барьж алхах хүсэж байсан. Тэр үед гарч ирж тэдэн дээр очин 8 мэлцдэг шүү дээ. 30 мөнгөн зоосоор Есүсийг худалдчихад дараа нь Юдас Есүсийг худалдсаныхаа дараа өөрийнхөө хийсэн сонголт нь маш том буруу байжээ гэдгийг ойлгодог. Тэгээд тахилч нарт буцаж очиод мөнгө аав. Би буруу зүйл хийлээ гэж хэлдэг. Харин тахилч нар нам мөнгөж авахгүй гэж хэлэх үед нь тэр мөнгөө шидчихэд тэр явж Матай номонд харахвал боомлж өөрийнхөө амийг хорлсон байдаг. Гэхдээ энэ үгэн дээр харах дээр зүү бусын төлөөс нь авсан газраа гэж яг үндэ түүний тэрхүү 30 мөнгөн зоосоор нь тахилч нар буцаад цүмийн наасанд оруулж болохгүй учраас харь үндэстэн хүмүүсийг тавьдаг тийм буш болох газрыг худалдаж авсан байдаг байхгүй. Тэр газараа төргөлгэн харан хевлийгэн ярьж гиз дотор нь цовжээ гэж хэлж байхаар угтаа бол Есүсээс урвсан Юдас боомлогдож өгсөн байна. Гэхдээ энэ дээр гиз дотор нь ярагдаж дээшээ харан төрүүлгээ харан унсан гэж хэлж байгаа юм бол магадгүй боомлогдсон байжгаад тэнцэнээсээ унсан байна. Модон жуурсан уу, эсвэл юм тасарсан уу, тэгээд унаад тэгээд тэр гиз дотор нь цовж тэгж өвдөлтөөр өгсөн байна гэж харж байна. Тиймээс түүний энэхүү 30 мөнгөн зоосоор худалдаж авсан газрыг нь бүх хүмүүс мэдж байгаа. Юдас Есүсээс урвсан тэр мөнгөөр тахилч нар
Энэ газар худалдаж авсан. Энэ газрыг Хакел Дамах гэж нэрлэнэ. Буюу цус талбай гэж нэрлэнэ. Харимтдаг хүмүүсийн нэг тавьдаг газар болж хувирсан байхгүй. Энэ чэнэс бид нэг зүйлийг олж харж байгаа нь Юдас үнэхээр гайхамшигтай ивэл ерөөлийг авсан хүн байсан ч үнэхээр аимшигтайгаар төгсгөлийг хийсэн хүн ба. Муу ярийн сүнс түүний дотор ажиллаж эцтэй тэрээр сүрж байгаа. Юунаас болов гэхээр диаволоос болсон юм уу? Нэг ясны мөн баг. Одоо номыг харахаар диавол түүний дотор шүглэвэ гэж хэлсэн баг. Диавол түүний дотор шүглсэн учраас тэр Есүсийг зарсан. Гэтэл яг үнэндээ диаволоос болоогүй. Диавол шүглэх нөхцөлийг тэр бүрдүүлсэн. Түүний дотор мөнгийг хайрлах хайр байсан учраас. Эд баялаг хайрлах хайр байсан учраас. Энэ нь томорсоор тэр диаволыг оруулах болж эцтэй цорын ганц аврагч болох Есүс Христийг хаяхад хүрж ингэснээр өөрийнхөө амьдралыг хороолсон. Энэ талаар эзэн Лук номдэр маш тодорхой нэгэн үгс үг бий. Лук ном 16-гийн 13-ыг уншийе. Лук ном 16-гийн 13. За бүгдээрээ Библийн руугч нэргүүлье. Лук ном 16-гийн 13. Олсон уу? За. Лук 16:13 ямар ч зарц хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зурж, нөгөөг нь зэвүүдсэн. Та нар бурхан эд баялаг хоёрт зэрэг үйлчилж чадахгүй гэвэ. Амен. Эзэн Есүс маш тодорхой хэлсэн байсан. Түүний сургаал донд энэ үгс явж исэн. Хинч хоёр эзэн зэрэг үйлчилж чадахгүй маа гэдэг. Өөрөөр хэлбэл эд баялагийг сонгож, эд баялагын төлөө явбал эзэн бурханд үйлчилж чадахгүй гэдгийг харуулсан. Юдас үүний мат тод жишээ. Хайза чуулганы хүмүүсээ гим нүгэл гэдэг зүйл ихэндээ гоё харагдаж байгаа. Итгэлийн урвалт ихэндээ гоё юм шиг харагдаж байгаа. Гэхдээ Юдас дараа нь харамссан юм байна. Тэрээр зорын ганц амьд эзнээ хайсан байна. Магадгүй ингэж олон хүмүүс асууж магадгүй. Юдас амиа орлохгүйгээр буцаж Есүс дээр ирсэн бол уучлах байсан болов уу? Энэ дээр олон янзын таамаг байдаг ч гэсэн ямар тач тийм үйл явдал нэгт болоогүй учраас энэ талаар ярих хэрэггүй. Гэхдээ хоёрдугаарх нь хэрв тийм бол Юдасын хувьд нь гимшилчих уучлал авах боломжгүй байсан гэж үзэж байгаа. Яагаад тэгэхээр Лук ном 12-ийн 10 дээр хэлэхдээ ариун сүнсийг доромжлогч хинц хизээж уучлагдахгүй гэдэг. Есүс намайг доромжлол уучлагдана, ариун сүнсийг доромжлол уучлагдахгүй гэж хэлдэг. Есүстэй хамт ариун сүнсний тэр олон ажлыг харчаад тэр бүгднийг хог мэд үзэж Есүсийг зарж байгаа бол тэр ариун сүнсийн хангалттай доромжилсан хэрэг болж байгаа. Тэгмээд уучлалыг авахгүй ахаа гэсэн таамаг нь илүү хэд. Ямтаж тийм зүйл болоогүй ч гэсэн. Тэгэхээр диаволд баригдаж итгэлээсээ ургах нь ямар аимшигтай гэдгийг харж болох нь шүү дээ. Тэгээс өнөөдөр энэчээс бид нэг зүйлийг сурцгаая. Та бид Есүс Христийг даган түүнтэй хамт алхахад та бидний итгэлийг нураах хамгийн том зэвсэг нэг бол эд баялагт дурлах, эд баялаг хайрлах явдал юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Юдасаас бид нэр харан эд баялагт бүгдээр шударгавэ. Эд баялагийг зөв арга замаар олцгоё. Тийм үү? Эд баялагын төлөө зөв шударгаар явъя. Тимод 1-р Тимот ном 6-гийн 10 дээр юу гэж хэлсэн байдаг вүлээ? 1-р Тимот 6-гийн 10 дээр. За, 1-р Тимот 6-гийн 10 хамт гаргая. Хэдгээр uuсан дээр явах лээ. 1-р Тимот 6-гийн 10 дээр. 9-өөс нь уншлаа. Харин баяжих хүсэлтэйчүүд нь уруу дадлаг, өрх, зүсэн бүрийн мунхаг, хор хөнөөлтөд зүйлд ундаг. Эдгээр нь хүмүүсийн үгэрл ба сүлд живэлдэг. Учир нь мөнгөнд дурлах нь хамаг мөгийн үндэс юм. Шунсан зарим нь итгэлээсээ төөрч, төмөн зовлонгоор өөрсдийгөө сүлбжээ. Амен. Үүний тод жишээ өнөөдөр бидний яриад байгаа Юдас юм аа. Тэр мөнгөнд дурлсан учраас итгэлээсээ төөрсөн төмөн зовлон. Тэгэхээр түүний төмөн зовлон нь үнэхээр аимшигтай төмөн зовлон байсан. Тэр амиа алдсан. Мэдээж Юдасын хувьд энэ том гим нүгэл үйлцсэн учраас тэрээр хизэж мөнхийн ус дорч чадахгүй нь ойлгомжтой шүү дээ. Тиймээс бид өөрсдөө иргэн харцгаая. Энэ том жишээг харсан бидний хувьд эд баялагаас болж эзэн бурхан орхих үедээ хичнээн дэлхийн эд баялагта баян тансаг амьдралаа гэд Есүс Христос уравал үнэхээр өргөдөлтэй амьдрал болно шүү дээ.
Тиймээс ядуу ч гэсэн Есүс Христостэй хамт. Есүс Христийг хаанч явсан орхихгүй түүнээс зурсаар байгаасаа юрэж байна. Амен. Тиймээс та бид өөрсдөө ч мэдэхгүй Юдас шиг сорилтонд орчихгүй. Баян сэргийг байж хариуцсан тусламжийн гоо залбирж байгаарай. Өөрсдөө ч мэдэхгүй иш орчихгүй дээ. Тиймээс залбирсаар сэргийг байцгаая гэж хэлмээр байна. Цааш нь 20 дугаар ишлэл 3. Энэ нь дуулал номд түүний орон гэр нь эзгүүрч хинч бүү сууг гэд харгалзагч үүргийг нь өөр нэгэн авг гэж бичигдэжээ. Амен. Яагаад Петр Юдасын талаар, Юдасын энэ хүү өрөвдөлтөд төсөлийн талаар ярих болов гэхээр дуулал номон дээр ариун сүнсээр дамжуулан Давидын хэлсэн үгийг сансан гэсэн шүү дээ. Тэр нь эхний үг нь болохоор дуулал ном 69:25 дээр хэлсэн үг байгаа. Түүний орон гэр нь эзгүүрч хинт тэнд бүр суугаа. Энэ Юдасын талаар ярьж байгаа шүү дээ. Тийм зүйл би болно гэж хэлсний дагуу тийм зүйл би болчихжээ гэдгийг харсан байх нь. Хоёрдугаарх нь харгалзагч үргийг нь өөр нэг нь авгэ гэдэг бол дуулал ном 109-ийн 8 дээр ярьдаг ишлэлээр хэлсэн үг. Тэгээд харгалзагч үргийг нь өөр нэг нь авгэ гэдэг ишлэлийг бас санангаа Петр энэ үг нь биелээгүй байна гэдгийг харсан гэсэн үг юм. Нэг нь биелсэн байх нь тийм үү? Тэр эзгүүрчихсэн баг. Тэгвэл өөр нэг нь аваарай гэдэг үг байгаа юм байна штэ. Тэгвэл одоо энийг хийх ёстой юм байна штэ гэдгийг Петр санаад тэдний дунд босож Юдасын талаар яриагаа эхлэнгээ. Одоо харгалзах үргийг нь өөр нэг нь аваагээ гэж хэлсэн учраас тэр хүнийг нь хідүүлээ олцгоё. Тэр хүнийг нь гаргаж ирья гэж хоёр дахь бэлтгэлийг хийж эхэлсэн гэсэн үг байхгүй юу. Тэгээ түүний энэхүү сонголт, энэхүү шийдвэр нь эзний үгэн дээр үндэслсэн гэсэн үг байна. Өөрөөр хэлбэл бид хамтдаа сууглаад залбирч байтал хамтдаа цуглаад эзний ажлыг хийж байх явцад ариун сүнс бидэнд юу хийх ёстойг маань бидэнд юу дутуу байгааг маань бас зааж өгдөг байна гэсэн үг юм байна. Амен. Амен. Тийм үгүй юу? Та нар тийм тохиол байгаа тийм үстэй. Бид залбирч байх үед ариун сүнс бидний дотор ажлаа хийж эхэлж байгаа үйл явц. Тэгээ бид тэр нэг нь олё гэсэн. Тэгээд бид үргэлжлүүлэн хэлсэн үг 21 дэх эшлэл 21 22 уншлаа. Тиймээс эзэн Есүс бидний дунд амьдарч байх үеийн туршид бидэнтэй цуг дагаж явсан ирчүүдээс буюу Иохны баптизмаас эхлэн түүнийг бидний дундаас өргөгдөн дээш гарсан өдрийн хүртэл бидэнтэй хамт байгснаас нэгийг нь бидний хамт түүний амьдлын гэрч болох хэрэгтэй байна гэвэ. Амен. Тэгэхээр одоо тэр нэг хүнийг онгохдоо өөрөлдвөл элчийг сонгох болцлын талаар хэлж байгаа. Ямар хүнийг элч гэж хэлдэг вэ гэдгийг болцол энэ хэсэгтээ гарч байгаа. Иохны баптизмаас эхлээд тийм үү? Есүсийн үйлчлэл бол Иохны баптизмаас эхэлсэн юм байна гэдгийг харж болно. Тэгэхээр ёсохгүй байсан ч гэсэн Иохан дээр очиж баптизмаас эхлэн түүний дээш гарсан өдрийн хүртэл үргэлж хамт байсан хүн. Дээш орсон өдрийн хүртэл гацсан шүү. Иохны баптизмаас эхлээд дээш гарсан өдөр бол Есүс Христийн үйлчлэл байсан гэж байгаа юм. Амен. Манайх амен уу? Оо. Тэгэхээр энэхүү үйлчлэл дээр Есүсийн зөвхөн 12 дагалдаж хамт байгаагүй өөр хүмүүс бас чөлөөтэй хамт байх боломжтой байсан гэсэн үг байна. Есүс 12 хүн л минийх бусд нь намайг дагаж болохгүй шүү гэж яриаггүй байна. Есүсийг дагаж исэн эцэг эмэгтэйчүүд байсан. Бас хэд хэдэн өөр ирчүүд бас байсан гэсэн үг байна. Есүсийг дагана гэдэг амар байгаагүй. Есүс заримдаа идэх хоолгүй байсан, заримдаа маш их ядарч байсан, өдөржингөө гадуур явж олон хүнтэй үйлчилж ингэж явж байсан. Маш их чөтгөрүүдийн хөөж шуугаантай, орилон чарлаантай ийм байдаг байсан. Гэхдээ Есүсийн 12 илч болоогүй хэрнээ дагаад л явж байсан хүмүүс байсан байна. Тэр дунд бүр Иохны баптизмаас эхлээд хамт дагаж явсан хүмүүс байсан нь 2 хүн байсан гэж гарч байгаа. Тэр 2 хүн нь хэн байсан бэ? Элчийн болцлыг хангаж байгаа тэр 2 хүн хэн бэ гэхэлэр 23 дахь эшлэлдэр тэгэхдээ тэд Барсавч гэгдэх, Юус гэгдэх Йосеф, Маттай хоёрыг гарган энэ 2 хүн байсан. Йосеф, Маттай хоёр байсан байна. Есүсийг дагаж байсан. Элч нь болоогүй ч гэсэн дагаад явж байсан 2 хүн. Гэхдээ энэ 2 хүний төлөө 24 дэш харам залбирсан гэж 24 25 3 залбирч бүгдийн зүрхийг мэдгч эзэн та энэ хоёрыг хэнийг сонгож байгаагаа харуулаач. Өөрийнхөө газарт
очихоор үйлчлэл ба элчийн албыг орхиод одсон Юдасын үргийг хэн хаших вэ хэмээгээд. Таашаа уншчи. Тэд тэр хоёрын төлөө шавх хайсанд шавх нь Матиа дээр бууж тэрээр 11 элч нарын хамт тоологдох болжээ. Амен. Матиа Йосеф хоёр дээр гаргаж ирээд 120 орчим хүмүүс тэд юу хийсэн гинэ? Залбирсан юм аа гэж хэлж байна. Залбирахтаа юу гэж залбирж байгаа нь их чухал юм. Бүгдийн зүрхийг мэдгэж эзэн та гэж. Тэгэхээр хоёулаа элчийн болцлыг буюу Иоханны баптисмаас Есүс дээж тэнгэрд одох үед Есүстэй хамт байж түүний хийж байсан бүх ажлуудыг харж, сонсож, үзэж явсан хоёр хүн. Хоёулангийн нэлж болох боломжтой байсан ч гэсэн нэг нь л сонгох ёстой байсан тийм үү? Гэхдээ энэ хоёрын хэнийхэн дотор илүү хаанчлын төлөх сэтгэлгээ, халсын хараа, зориг байгааг эзэн та мэдэж байгаа учраас энэ хоёрын хэнийг сонгох жоо гэдгээ харуулаач гэж. Болцлоос гадна эзэн зүрхийг нь шалгах ёстой байдаг юм байна гэдэг энэсээ харж байгаа. Тэгээд харуулаач гэж шавг хайсан гэж. Тэгээд шавгийг яаж хийсэн тодорхойгүй. Бид магадгүй тэр хоёрын нэрийг бичсэн зүйл байж байгаа сонгуулсан ч юм уу, зоо саясан ч юм уу, янз бүрийн байдлаар шавг хайж болно. Шавгын тал дээр сургаалт өгс номын 16:33 дээр хэлэхдээ хүн шавг хайдаг ч гэсэн эзнээс байдаг юм а гэж хэлсэн үг байдаг. Тэгэхээр шавг хаялт бол хуучин гэрээний эзний хүслийг таньж мэдэх арга зам. Ямар гэрээний? Хуучин гэрээний. Хуучин гэрээний аль болох эзний хүслийг таньж мэдчих юмсан да гэсэндээ хийж байсан нэг арга зам бол залбираад шавг хайж исэн үйл явц шүү. Харин ариун сүнс бууснаас хойш шавг хаялт болоогүй шүү. Ариун сүнс бууснаас хойш шавг хаялт биш, харин ариун сүнсний дуу хоолоогоор хийгдэх болсон юм. Эзний өмнө залбирч гуйж байхад эзний дуу хоолой сонсогдож энэ хүнийг би энэ ашин төлөө томилж байна гэж хэлдэг болсон гэсэн үг юм. Тэрнээс биш энэ одоо цаг үед тэгвэл шавг хаяад байх юм бол амьдрал бол амархан болох гэдэг шүү дээ. Шууд шавг хаяа шийдчих гээд байна. Гэхдээ хуучин гэрээний арга зам байжээ гэж ойлгоод ашин гэрээнд бол эзний дуу хоолойг сонсох юм шүү. Ариун сүнсний дуу хоолойг сонсох юм шүү гэдгээр нь хараарай. Бид энэ хоёр хүнийг сонгоод шавг хаяад 11 элч нарын хамт тоологдох нэг хүн сонгогдсон нь Матиа гэдэг. 12 хүн бүрдэж хоёр дахь бэлтгэлийг хангасан гэсэн үг байна. Өөрөөр хэлбэл юу ярих гэдэг нь гэхээр ариун сүнс бууж ирж хүмүүс хүчийг олон дэлхийн хязгаар хүртэл хаанчлал тэлэх энэ үйл явцын хамгийн түрүүнд байх ёстой зүйл бол хүн байх нь. Ажилчин байх нь. Ариун сүнс ажлаа хийхдээ хүнээр дамжуулан ажлаа хийдэг байх нь. Тиймээс ариун сүнсний ажлыг хийх тэр нэгэн хүн хэрэгтэй байна гэдгийг харж байна. Амен. Энэ бол Бурхны хаанчлал хэлэх хоёр дахь арга зам буюу хүн бэлтгэгдэх явдал. Эхнийх нь юу байлаа? Залбир. Нэг санаагаар залбирч байж Бурхны хаанчлалыг бид ариун сүнсээр дамжуулан хэлэх бол хоёрдугаарх нь түүнийг хийх хүмүүс, бэлтгэгдсэн хүмүүс байх ёстой. Дагаад хэлэх үү? Бэлтгэгдсэн хүмүүс. Дагаад хэлье. Дахиад бэлтгэгдсэн хүмүүс. Энэ хүн хэрэгтэй байна гэж. Бэлтгэгдсэн хүн хэрэгтэй байна. Яг энийг билж байхдаа мэдээж та бүхэн Лук ном 12 дээр хэлдэггүй мэддэг баг. Тийм ээ? Ургац ариун байгаач ажилчиж цөөн байна гэж. 120 орчим хүн байсан шүү дээ. Гэхдээ хоёрхан яг тийм хүн байсан. Эхнээс нь ахуулаад төгсөх хүртэл Есүстэй хамт байсан хүмүүс. Энд би нэг зүйлийг харж болж байгаа нь их эзний ажлыг хийхин тулд бэлтгэгдсэн хүмүүс хэрэгтэй байна. Хаанчлал хэлэхэд бэлтгэгдсэн хүмүүс хэрэгтэй байна. Гэхдээ та бид яг энэ хүн болох нь хамгийн чухал юм байна гэдгийг харах хэрэгтэй. Гэхдээ энэ сонголтоо нь өөрсдөө бэлтгэгдхийг хүсэж Есүсийг дагсан юм байгаа юм шиг. Мосегийн хажууд хэн байлаа? Мосегийн хажууд нь Йошуа. Тэрээр Мосе хааны юм дагаал явдаг байсан. Тэр бэлтгэгдхийг хүссэн учраас. Тэг дагаж явсан. Мосе яаж улаан тэнгисийг, хуваахыг, яаж ард түмнийг шүүж байгааг, яаж эзний үгийг сонсон дамжуулж байгаа бүгд ингэ хажуулаас нь харж. Тэд сурж дараа нь тэрээр Израилийн ард түмнийг дагуулan гардаг өдөртөгч болсон. Илия гэдэг
иш үзүүлэгчийн хажууд хэн дагалдлаг вүлээ? Илиша. Өөрөөсөө хөөж тугаад дагаж гүйдэг байхгүй. Чи яваад өгөөч. Үгүй би явахгүй, би тантай хамт явна. Тэр Илия хэрхэн эзний дуу хоолойг сонсон дамжуулж байсныг, хэрхэн гайхамшиг үлдэж байсныг хажуудлаас нь харсаар л байсан. Тэр сурсан учраас түүний явсны дараа энэ хүн ажлыг нь хүлээн авдаг. Паулийн хажууд Тит, Тимот нар байсан. Дагаж явах уу? Окей, таны дагаа явъя гэжтэй. Тэгээд тэр Паул хэрхэн сайн мэдээ тарааж байгаа, хэрхэн тунгаглаж байгаа, хэрхэн өвчнийг эдгэж байгаа бүгднийг хөндлөнгөөс харсан. Тэгээд сурсан, бэлтгэсэн учраас тэр дараагийн өдөртөгч болон гарч ирсэн. Матиягийн хувьд мөн адил Есүс Христийг өөрсдөө дагах сонголтыг хийсэн. Өөрийгөө бид хаанчлын төлөө бэлдэж байгаа бол хэзээ нэгэн өдөр эзэн бидний сонгон дуудах цаг гардаг гэсэн үг байна шүү дээ. Охин минь, хүү минь, чи энэ зорилгын төлөө би чамайг ашигламаар байна. Тэр үед нь та бид бэлэн байхын төлөө хичээе гэж уриалах гэдэг. Зарим нэг хүмүүс би ийм зүйлийг хийвэл болоо гэж илүү зүйлийг хүсдэггүй. Гэхдээ бид тэгж болохгүй маа. Хаанчлын төлөө бид илүү их зүйлийг сурч мэдэж хэрхэн хаанчлын хүмүүс гэр орноо өдөрдөг, хэрхэн ажилдаг, хэрхэн сурдаг, хэрхэн өөрсдөө хөгжүүлж чадамжуулдаг энэ бүх зүйл дээр бид цаг зав гаргаж чадж байгаа хийж байгаа тэр хүний хажууд очиж наалдаж суралцах хэрэгтэй байдаг юм байна гэдээ харж болох нь шүү дээ. Амен. За, өнөөдрийнхөө үнслээд дүгнэе. Ингээ харах юм бол өнөөдрийн хэсгийг харавал тэд ариун сүнсийг хүлээнгээ залбирсан юм аа гэж. Тэд нэг санаагаар байнга өөрсдийгөө залбиралд зориулж байлаа гэсэн. Эсний чуулган, манай салбар сүм чуулган, Монгол чуулган дэлхийн өнцөг булан бүрд бид Бурхны хаанчлалыг тэлхийн тулд бидэнд байх ёстой хамгийн ихний зүйл бол залбирлаар дүүрэн сүм чуулган. Залбирах дуртай сүм чуулган. Нэг олон юм яриад хуралдаал шийдвэр гаргахаас илүүгээр хамгийн түрүүнд залбирч чаддаг сүм чуулган. Залбираа ихээр окей гин нэг дор 30 минут цаг 2 цаг хамаагүй залбирч чаддаг чуулган. Залбир сэдв хэлж өгөхгүйсэн ч гэсэн хашгираа ариун сүнсээр дүүрэн байхын төлөө залбирч ариун сүнсийг чиглүүлж байгаагийн төлөө гуйж чаддаг тэм чуулган. Ариун сүнсээр дүүрэн байхын төлөө байн санаа нэгтэйгээр залбирдаг сүм чуулган. Юмас сав хүн мэдж байгаа. Таны өглөөний залбир дээр бид ямар хойрог байгаагаа. Өглөөний залбир, оройны залбир, 5 дахь өдөр оройны залбир хийж байгаа хамт байгаарай. Бид чөлөөтөө байнга санаа нэгтэйгээр залбирдаг сүм чуулган болцгоё. Залбирдаг сүм чуулган болцгоё. Амен. Амен. Хоёрдугаар ханд энэхүү залбирлаар дамжуулан эзний сануусны дагуу эзний хүмүүсийг бэлдсэн. Гаргаж ирсэн шиг. Өнөөдөр манай сүм чуулгануудад хамгийн хэрэгтэй байх хоёр дахь зүйл бол эзний ажилчингууд хэрэгтэй. Илгээлтэнд явах ажилчин, чуулганы удирдах ажилчин, итгэлийн боловсролыг олгон бусдад зааж сургах ажилчин. Зөвхөн өөрийнхөө төлөө бус хаанчлалын төлөө цаг зав гаргахаар шийдвэр гаргаж байгаа ажилчингууд хэрэгтэй. Бид өөрсдөө бэлтцгээе. Амен. Эзэн ашиглагдахын төлөө Матиас шиг эзэн би энд намайг ашиглаач гэсэн санаа сэтгэлтэйгээр бүгдээрээ уршилцгаая гэж хэлмээр байна. Манай ойлгож байна уу? Бидний хэрэгтэй байгаа хүн ажилчин. Сурах дуртай, хөгжих дуртай, Библийг сонсох дуртай, Библийг заалгах дуртай, янз бүрийн сургалт байвал тэнд очиод өөрийгөө хөгжүүлэх дуртай тийм хүмүүс болцгоё гэж. Бид хамтдаа сонсон үгийнхаа төлөө залбирцгаая.